Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр дахин 2 амтны зураг зурх болно. Өнөөдрийн хичээлээр болохоор нохой, шувуу хоёр зураг зурх болно. За багш нь одоо шууд полмостроо зурлаа. Харин хүүхдүүдээ та нар харандаагаараа хэл зургаарай. Эхлээд бүгдээрээ нохойгоо зурцгаая. Нохойныхоо толгоноос нь эхлэн ер нь ямар ч амтныг ихэлсэн эхлээд толгойг дараа нь биеийг нь тэгээд нэмэлт нүд амар хамыг нь зураад явдаг. Нохойныхоо толгойг зурхтаа томч биш, жижигч биш, цаасандаа яг л дундаж хэмжээтэй авч зураарай. Тэрхий жижиг болчих юм бол дараа нь дотор нь нүд хамар аман багтахгүй, тэрхий том болчих юм бол дараа нь чих биеийн багтахгүй шүү гэдэг. За энэ дараагаар биеийн биеийн зуршиж. Тэгээд хэрэг хэлбэртэй. За одоо эндээс ахуулаад багшаагаа сайн харж байгаа. 20 хөлийг зуръя. Тэгээд нэг хөлн. За ингээд яг нийлүүлэхийнхаа өмнө босч байгаа ингээд хөлийнхэн хооронд зурцгаая. Нөгөө хөл нь бол яг л тэр нэг хөлийн зурцсан юм чинь нөгөө хөлийн зурхад амар болно. За одоо ингээд хөлийг зурцсан. Хөлийг зурцсан. За ахлын сууж байгаа хөлийнхаа гоёыг зурчих. Мөн энд цэжиг За одоо бүгдээрээ нүдлөө нарцгаая. Нүднийхэн дээдэл бөөрийг хий. Тэгээд бөөрийнхээ олох гэж ирсэн аа. Ингээд жохоо ингээ илүү гаргаад өгчих. Тэгээд нөгөө нүд нь ингээ хоёр нүдийг найлуулах том жижигийг нь адилхан болгож нэгээрээ өгтүүдээ. Жохоо маань өөр их нухарсан амт шүү дээ. Тийм учраас том инээл. Дотор тал нь дахин нэг бүрийг зурснаар нүднийхэн харыг нь шүүхтүүдээ. За хоёр чихийн эцгээ. Нохойны маань чих ингээ өргөж босоо байдаггүй. Учраас том чих хийж байгаа учраас уртсгээрээ ингээ уншсан байна. Баг зэргийн өрөөлгсөн ус гэх одоо бүгдээ деталь хэсгүүдийг нэмж өгцгөө. Нүднээр нойж байгаа гэрлийнхаа цагааныг нь бүрийг хэлж үлдээлээ. Тэгснийг хараа. Гэтэ аль болох цагаан хэсэг үлдээх гоё жиг харуулах хичээрээ өгтүүдээ. Мөн яг ингэж дугууснаас гадашаа илүү гарахгүйгээр нүднийхаа цагааныг яг гоё ингэж саран хэлбэртэй үлдээх юм бол зурсан амт маань илүү царайлаг болох болно. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө хайртай амьтныхаа төрхөөр нь нохойныхоо хэлбэрийг нь янз бүрийн хийгээ нэмж өгч болно. Багшийн хувьд нүдэн дээр нь хий зурлаа. Их талдаа нэмхийдээ. Мөн нуруу хэсэгтээ цайвар хийтэйгээр болгоод хийч. Үзүүд нь хөрхөн зүйлцүүлэгчтэй юм билүү? Багшийн зүрхийн хэлбэртэй зүйл. Одоо нохоондоо бүгдээрээ орчингийг бүрдүүлж өгцгөөе. Багш нь одоо цэцэг зурж байна. Эхлээд цэцэгнийхээ голынханд бөөрхийг зурна. Ингэснийхаа дараагаар дэлбэнүүдийг нэмж өгөх юм бол цэцэг маань шуу гоё тэгш хэмтэй жид болж харагдах болно. Эхлээд цэцгүүдийн хаан байлуулахаа хийчихье. Тэгснийхаа дараагаар шин зурцгаана. Цэцэг маань хэрвээ олон байх юм бол наан цаанаа орсны тохиолдолд ишнүүд нь ч гэсэн зарим хэсэгтэй харагдаж, зарим хэсэгт нь харагдахгүй шүү дээ. Тэрийг тооцоолохын тулд эхлээд цэцгүүдэд хаандахаар сайн шийдчих. За ингээд шийдэж. Бүгдээрээ энийг дараа нь будах болохоор ишээ ч гэсэн ингэж хоёр талаар нь зураад гол нь будах хэсэг үлдээгээрээ хүүхдүүдээ. Наан цаанд байгаа хоёр цэцэг байгаа тохиолдолд наадлынхаа цэцгийнхаа иш навчийг нь өөр зурд тусгаарай. Харин энийхээ завсраар дараагийнхаа цэцгийнхаа ишийг хийхгүй бол орон зайн хувьд жоохон наан цаанаа болохоор ойлгомжгүй харагддаг олон зураасаа ихсгээр. За энэ цэцгийн навчийг арай өөрөөр хийчих. Одоо харин цэцгэн дээр нэмээд
Ганц хоёр ус нэмье. За дараагийн зурх хамт маань бүгдээрээ шуу гэж хэлсэн. Шуугаа зурж эхэлцгээе. За шууны маань хувьд бүгдээрээ нэлээд 5 шуу зурх болно. Албан зурх дагаалын дагуу дахиад талхамаас эхэлнэ. Газар хэсэг дээр хэд үснүүд нэмэгдэх. За дараа нь шууныхаа цээжийг нээж өгцгөөе. Ингээд нөгөө хэсгийг хийхээс өмнө бүгдээрээ энэ талд нь далавчийг нээж өгцгөөе. Ингэснийхаа дараагаар цээжнийхаа нэг хэсгээс ахуулаад ингээд нэмээд өгөх юм бол шууны маань далавч гоёлж байгаа зүгтүүдээ нөгөө үцүүдийг тасдахын тулд ингээд шууд шулуун зураасаар биш ингэж өрөөгөр хийснээрээ шуу маань өшөө игдүүтэй болж харагдана. Нэг далавчийн хийсэн чинь мэдээж хэрэг нөгөө далавчийн ч гэсэн хийцгээе. Гэхдээ наан цаанд байгаа орцсон байгаа учраас ердөө ийм хэнийг хийсэн байхад нөгөөд нь далавч гэж үзэж байгаа зүгтүүдээ заавал бүтэн зурх албагүй. За энэ дараагаар энэ хэсгийг ингээд гүцээчихнэ. Шуу маань нисээгүй далавчаа хэмжсэн байгаа юм чинь хааны газар сууж л таараа. Тэгэхээр бүгдээ хүлийн зарцгаая. Одоо бүгдээрээ шууныхаа нүглөө орцгоё. Мөн адил дэвлийг нь дууруулаад хийгээд өгнө. За харин нүднийхэн дадлын хэсгийг одоо эднэрээс арай чухал ялгаатайгаар бүгдээрээ хацрыг нь зурж өгцгөөе. Зэрэгч. Ингэснийхаа дараагаар нүдээ холбоорой. Хүрээ хийж байгаа тохиолдолд хэрэг өөр болчих юм бол баг зэрэг жижигхэн магагийн том болоод өгье. Мөн нүднийхаа гэрлэгээ тэмдэглэж. Нүдийг хав хараар бутахаас илүү баг зэргийн цагаан гэрлүүлдээснээр харцсан өшөө амтай яг чамдраа харж байгаа шиг харагдах болон зурсны дараагаар за одоо хошуугийн зурхтаа бүгдээ эхлээд эхэлтэн ийм хэлбэртэй гурвалжин зуръя. Дараа нь ийм хэлбэртэй гурвалжин зэргийн орондын зайвалдаг яриа хүмүүстэй шууд хав хар болохоос сэргийлээрээ ингээд бас дахиад гурвалж хэл гаргах. Хоёр хүсгийг татаж. Цаамсыг хийлээ. Цаануудыг нь одоо бүгдээрээ хараагаар уцгаая. Одоо шуу маань хааны газар сууж явах хэрэгтэй. Тийм болохоор мөчрийг нь зарцгаая. Гэхдээ хоёр хөлийг дайруулж зурхаа мартаа өгдөө. Тэгэхгүй бол мөчр маань өөр газар, хөл маань өөр газар хам бол шуу маань тэр чирээ доош онжаа юм шиг харагдана. За энэ сэт дээрээ баацгийн дэшээ гараад модел ижим заавал тэгшхэн байх албагүй. За энэ дараагаар шуунда бүгдээ сүүлээ зурцгаана. Сүүлээ зурчих юм бол хамгийн түрүүлээ зурчих юм бол ингээ мөчрийнхөө наам гарчих юм бол шуу маань яг сууж байгаа юм шиг харагдахгүй. Бодтой зурханд бол сүүл зурж байгаа шүү гэдэг. Багшгийн пластараар биш хандаагаар зурж байгаа болохоор бүгдээ та нар ингээд шууд бүчин дээр илүү гаргаад зурж болно. Тэгснийхаа дараа дотор талыг ингээд балгалтчиж болно. Эсвэл шууд багшаагаа дуурайгаад ингээд ардуур зурааснуудаа гаргаад явж болно шүү. Тэгэхээр ер нь хандаагаараа зурчаад дараа нь пластараар зурх юм бол амар байдаг. За шууныхаа толгойнхаа дээдээс жоохон өргөөр юм хийгээд гэх юм бол илдүүтэй харагдана. Дээрээ ингээд будахтаа өшөө гой хүчтэй байхын тулд шуун дээрээ янз бүрийн хээ хийж болно. Тэгээд тэрийгээ нэг бүрчлэн бодох юм бол өшөө сонирхолтой тий. Бид нэр өөрсдөө зургийн номон дээр хараад ямар будаг зураг байвал гоё байдаг гэлээ. Тэрнтэйгээ адилхан өөрсдөө гоё зохиогоо зурцгаа. За одоо бүгдээрээ бодож эхэлцгээе. Бүгдээрээ бодохдаа багшийн тавьдлаараа өнгийн тасаа хандаагаар бодлоо. Харин та нарт өөр байгаа материалаараа алиугаарч бодож болно шүү.
Өнөөдрийн бодолтон дээрээ нохоон дээрээ бүгдээрээ өнгөө янз янзаар хооронд нь уусгаж будна. Өмнөх хичээлээр багш нь салфеткаар ачсан техникээрээ яг адилхан хооронд нь бүгдээрээ уусгая. Нохоо нэгдүүлтэй бодтой болгохын тулд бодолтон дээрээ ч гэсэн ингэж өснийхээ ширхгийг гаргаж бодож байгаа. Багш нь нохоогоо бодохдоо ойролцоо 3 өнгө сонгож авсан. Ойролцоо өнгөд хоорондоо уусгаад илүү амар байдаг. Гэхдээ мөн нохооныхоо гэрэлсүүдээр амтныхаа гэрэлсүүдийн сайн харах хэрэгтэй. Одоо багшийн нөгөө хоёр манал ийм өнгөнүүд байгаа. Одоо шар өнгөөрөө нааталт байгаа хэсгүүдээ дод нь яагаад гэвэл бус өнгөөс илүү тод байгаа учраас Хүүхдүүдээ өмнө гიშгээ багшаагаад заасан шиг салфеткаар арчих та нарт хэцүү байвал заавал тэгэж бодох шаардлагагүй. Өнгийн хандагаар буцсан ч гэсэн зургаан гоёлно. Хэрвээ тохоо цагаан өнгөөр бодмаар байвал ерөөсөө артлынх нь фоныг нь артлын талбайг нь гоё өнгөөр бодчих хэрэгтэй. Тэгэл цагаанаар үлдээхэд нохоо маань хөргөн цагаан гэдэг нохоо болох болно. За одоо хамгийн бага өнгөөр яг гадна талын хүрээнүүдийг нь сайхан бодоод өгье. Ингээд эргүүлээд нөө салфеткаар арчт дээрээ чихний өнгөөр ч гэсэн уусгаад өгч болно. Тэгэх юм бол шуун ямбай зураг маань гоё нарийн гэрэлсүүдэртэй уусгалтай болно. За хараа нэг өнгөөр уусгаж нэг өнгөөрөө боснаас илүү ингэж гэрэлсүүдтэй зурхаар гоё агаад. За одоо эргээд нөгөө нэг бага өнгөөрөө дахиад нэг удаа явчих. Гэхдээ ясан харандаа маань палмастай дээр хангалттай гардаг учраас хав дээрээ ч гэсэн давхарлаад хийчих болно. За хүүхдүүдээ ногоон өнгөн дээр маань бодож байхад айгүй гоё боломж гарч ирнэ. Яг хөө гэхээр ногоон өнгөнийхөө олон төрлийг нь хамт ашиглаарай. Ногоон өнгөний олон төрөл маань ерөнхийдөө багшийнхаа басан андааны үед ийм олон өнгө байгаа. Зарим нь цэхэр өнгөлөөгөө өшөөдөхгүй, зарим нь бараан, зарим нь цайвар, зарим нь болохоор өшөө тийм шар өнгөтэй ногоон байгаа. Энийг бүгднийг ашиглаад удаарай. Урдан зурх нь гол биш. Зураг маань гоё болох нь хамгийн чухал учраас ерөөсөө бодож байхдаа битгий араарэ. Аль болох гоё олон өмнүүдийг хооронд нь хослуулж гэрэл зүүдрэг гаргаснаа зураг маань гоё юмтай болно. Тийм учраас ерөөсөө битгий араарэ хүүхдүүдээ. Нах маань ингээ бэлэн боллоо. Одоо бүгдээрээ шуугаа бодцгаая. За шуугаа бодохдоо бүгдээрээ хэлээ. Артлын фон за багшаагаар хувьд артлыг нь гоё цэхэр тэнгэр болгож бодъё. Бодохдоо харин цагаан өнгийн үүлийг нь үлдээ гэдгийг. Цагаан өнгийн үүлээ заавал палмасраараа тодруулах шаардлагагүй учраас ерөөсөө цэхэр өнгөөр ингээд гомддог чинь.
Цэнхэр өнгөтэй төстэй өнгө байвал мөн дахин уусгаж болно. Багшийн дээр арай жоохон тод цэнхэр өнгөөр ерөөсөө гомдлынхан булгуудыг бүтээгээ тодруулах. За одоо бүгдээрээ шуулгаа орцгоё. Шуугаа орохдоо мөн адил гоё уусгалтай хийгээр өгдөө. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бүгдээрээ нохой шувуу зурсуурлаа. Тэгээд ямар нэгэн ойлгомжгүй зүйл хэлсэн бол багшаас асуугаарай. Багш нь бол байнга хариулахдаа дуртай байх болно. Тэгээд зурсан зургуудаа групп дээр хуваалцаарай. Баяр таа.